Сайн байна. Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canva хичээл хэлж доороор та бүхэндээ Canva дээр одоо орж ирж байгаа шинээр орж ирж байгаа янз бүрийн тэмээ фокус фичерүүдийг танилцуулъя. За нэгдүгürt нь энэ 3D shape-үүд байгаа. Одоо 3D-гээр ингэж хөдөлж байгаа тэмээ юм гоё өнгөлөг юм shape-үүд байна. За өшөө бас нэг одоо ийм миний цүнхэнд юу байна гэж цүнхэн дотор янз янзын юмнууд зурнууд оруулж идэг бүгдийнх нь нэг өнгөөр боддог ч юм уу нэг стайлтай болгодог болсон ба ийм аягүй чухал функц гарч ирсэн ба. За өшөө бас нэг юм үзүүлэх гэж бодсон нь энэ одоо юу байгаа энэ нэг ингээд зурган дээр тийм ээ энэ усны ингээд тусал дотор ингээд тийм ээ цаанаас нь харагдаж байгаа юм шиг энэ эффектийг бас яаж гарах вэ гэдэг үзүүлээ. За эндээс хэдүүлээ эхлээд ингээд хэдүүлээ нэг юм юу ачи зураг авъя тийм ээ. За энэ дээр бид нар яг нэг юм усны одоо устай би одоо энэ дээр waterfall гэж бичээд тэгээ юм устай нэг юм зураг авъя гэж бодож байна. За тэгээ энийгээ бол бид за ингээд яг нэг голын олоод ингээд тавьчих. За тэгээ энийгээ бид нөгөө edit руугаа орж жагаад тэгээ blur за blur-ыг нь бол whole image гэж жаад нэг 40 blur идчих. За 38 40. За элемент руугаа очиж жаад нөгөө юм бүрхий тийм ээ тийм фрейм авах хэрэгтэй байгаа. За тэгээ энэ фреймэн дотроо саяхан зургийг бол оруулах хэрэгтэй байгаа. За тэгээ очиж жаад тийм ээ бидний авсан зураг чинь энэ шүү дээ тийм ээ. За тэгээ энэ зургийг бид нар бас яах вэ гэхээр яг нөгөө сая шиг өмнөх зураг шиг нөгөө голын олно. Одоо энэ ард нь суур зурагтайгаа адилхан тийм ээ ингээд голын ингэж нар элемент дээр юу гэж бичих вэ гэхээр water drop энэ water drop overlay water drop transparent overlay бичингүүд чинь одоо тэгээ граф руугаа оронгууд чинь ийм одоо усны тус шиг тийм ээ ийм юмнууд гарч ирэн. За тэгээ энийхээ энэ артлынх нь энэ зурагныхаа энийг бид ингэж чойжлохгүй бол бас нөгөө давхардаж орж ирээд байдаг. За ингээд энэ дээрээ бол яг энийг яг энэ тойрогтон тааруулаад ингэ шиг тийм ээ. Тэгээ энэ бол яг ингэ цаанаасаа ингээд тодорцсон энөх хэсэг дээрээ тэгээд юм усны тусал оруулаад бас юм гоё эффект оруулсан байгаа. За тэгэхээр ийм одоо миний зөвхөн юу байна гэдэг тийм ээ юм юу байгаа. За энийгээ би дахиж юу яаж чад энэ дээр нь ингээд бид нар бүгдийг нь одоо ингээд ямар нэгэн ижил стайлтай болгоё гэх юм бол тийм ээ. За чинь усан бодог нийт бүгдээр тийм усан бодгоос зурсан зургууд болгоё гэж бодъё тийм ээ. За тэгэх юм бол бид нар энэ юун дотроо reverse гэдэг тийм ээ. За яг усан бодгоор бүтцсэн юм шиг цэцэг гэсэн үг шүү дээ тий. За тэгээ нэг цэцгийн хэдүүлээ бас ингээд жишээ болгоод энэ чинь ингээд тавьчих. Тэгээ энийгээ дуурайлгаад бол яг нь энэ дээр хараа copy art style гэх энийгээ ингээд хууллаа. Тэгэл яг нь энийгээ бүгдийг за тэгэхээр одоо энэ араа ийм байсан бол одоо ийм усан бодгоор зурцсан юм шиг ийм болж штэ тийм ээ. Энийгээ ингэж тэмдэглэж агаад энэ чинээс яг нь стайлуудаа ингээд тийм ээ ингээд сонгоод ингээд ячиж болно. За одоо тэгэхээр энэ маань ийм байсан бол усан бодгоор зурцсан юм шиг ийм гоё болж байна тийм ээ. За өшөө бас одоо иймэрхүү янз бүрийн стайлууд байна. За тэгэхээр хэдүүлээ бүгдээрээ бас дахиад сая энийгээ ингэж нэг яччаад эднээсээ саяын тэ одоо боронт шиг тийм ээ стайлтай. За edit руугаа ороод за тэгээд одоо энэ чинь нэр style match гэдэг шинээр ийм одоо юу гарсан шүү гэдэг энэ дээр гарсан ба. Тэгээд энэ дээр болохоор ингээ янз янзын одоо энэ хандаар зурцсан шиг юм шиг тийм ээ. Иймэрхүү эсвэл одоо ингээд энэ одоо саяын тэр мөнгөлөг байна шүү дээ тийм ээ. Тэгэнгүүт энэ цүнх маань ингээ мөнгөлөг болчихж жишээтэй. За одоо ингээд цүнхмаа тийм ээ юм өнгөлөг стилтэй болчихж штэ. Энэ нь болохоор одоо юм усан бодгаар зурцсан юм шиг болчихж тийм ээ. За тэгээ бүгдийг бид нар яах нь бас юм усан бодгаар ингээд зурцсан юм шиг мөнгөлөг юм одоо болгочих болж байна. Тэгэхээр энэ чинээс стайлуудаа сонгоод ингээд яах нь бүгдийг нэг стайлтай нэг өнгөтэй болгочих болж байна тийм ээ. Энэ бол одоо маш аюу хэрэгтэй одоо ер нь баг дизайнеруудын Canva-гийн хувьд бол нэг дараагийн түвшинд баг гарахаар тийм ээ юм гоё юм байна. За дараагийнх нь болохоор энэ 3D элемент дээрээ ингээд бичээд ингээд энэ эдрийг ингээд гаргаад авчиж болно. За эсвэл энэ дээр нь юу нь байхгүй одоо энэ код хэрэг байхгүй байх юм бол та нар ингэж чиш animated tactile 3D D shapes гэдэг ингээд бичингүүт чинь яг нь
Одоо энэ ингээд гараад ирнэ. За одоо жишээ нь ингээд гараад ирнэ тийм ээ. Энд явж гин тийм ээ. За энэ ингээд энэ 3 товч байгааз энэ 3 товчных нь view collection гэдэг дарангуут яах нь энэ юуны маань код нь гараад ирнэ. Тэгээд та нар яах нь энийгээ бид нар юун дээр ингэж оруулаад тэгээ орсныхаа дараа бас нэг жоохон яа тийм бэлээ ингэж жоохон удажгаад хөдөлт юм байл шүү. За нүрийн шоп гэдэг ингэ бичсэн тий. За ер нь бол яг энэ бас аюу гоё тийм юу лээ. Би та бүхэнд энэ кодыг бас энэ доор энэ бичлэгний доор өгчий. За ингээд энэ бичлэгийг дуусгая. Баярлалаа. Баяр таа.